Амралтын өдрийн мэнд өнөөдөр амарч байгаа гэх гээд хоёр хөөрхөн хүүдээ өглөө цагийг бэлдэж өглөө. Өглөө цайндаа би хам борхцоо банантай смути хийсэн. Ерөө смути хийхэд маш амархан ирнэ тэжээлэг тэг хүүхдүүд маш их дуртай байдаг. Манай жижигхэн бол одоо орой олгон та смутигээ хийгээч гэд надаас бүр байнга өдөгөлцөн. Хүүхдүүд манай уяас ерөөсөө иддэггүй болохоор тэжээлэг чанарыг нэмэгдүүлэх зорилгоор смутиндээ бас жоохон уяас хийсэн. Смутиний нэг чимэг заамун хүүхдүүдийн маш дуртай вейкинг кремээр бас смутигээ чимгэлсэн. За тэгээд мөн өндөг бейконтай шарсан талх бас бэлдсэн. Шарсан талхныхаа шим тэжээлийг мөн нэмэгдүүлэх зорилгоор бас бууцаа хийж өгсөн. За ингээд талхны маань бэлтгэл ажил ерөнхийдөө болсон, хийгээд маш амархан. За ингээд бэлэн болсон талхаа шаргачандаа хийгээд тэгээд болоо. За энэ шаргачан тэгэхээр талх нь өөрөө төвслөгдөөд бяцлаг нь хайлаад мөн маш гоё амттай болдог. За ингээд өглөө цай маань бэлэн болсон. Ажлын өдрүүдээр ихэнхдээ завгүй байдаг болохоор өглөөрөөсөө хүүхдүүдтэйгээ хамт тухтай цай ууж чаддаггүй. Харин амралтын өдрөөр л энэ боломж олддог. За тэгээ цайгаа уучаад хүүхдүүд маань үнэхээр гоё амттай цайлаа. Баярлаа гэд намайг тэрж авч өмсөд хөөхөн манай ирчин. За ингээд видеото маань хамт байсан та бүхэндээ баярлаа. Баяртай.